өрөөдөрөө мистик хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бяхаж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон ирээдүг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм боо шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Шүүдэрхэн бит хоёр өнөөдөр нэг тоглоом тоглохоор шийдсэн. Бит хоёр хоолны нэвтрүүлэг хийж тоглоно. Би одоо хөтлөгч нь олоод шүүдэрхэн тоглоочоор оролцсноо. Тийм бүүнээ өдрөөр тагаа тална тэгээд гоё юм. Хоёр шиг халбагтай би. Танад халбага үзүүлээ заяа. Ийм гоё халбагтай. Тэгээд гоё том тогоотой. Тэгээд хоолны материалуудтайгаа би ирсэн байна. Тэгээд найзуудаа та нараас надтай бит хоёртай хамтран тоглоорой. Та нар үзэгсдэн шүү. За нэвтрүүлгээ эхлэе. Тий, гоё сонирхолтой зүйл суулгах юм бол найзуудаа алгадаж мартваа. За хэлээ. Одоо ингэ эхлэгээл аян яваалч. Сайн бацхан өдөгчтэй. Өнөөдрийн манай харийн хоол гэж нэрлэх ойлоо. Нэстэгүүгийн хоол гэж юм. За тэгээ нэстэгүүгийн хоол нэвтрүүлэг эхэлж байна. Манай нэстэгүүгийн хоол нэвтрүүлэгт маань таваад шүүдэрхэн ирлээ. Баяр хүргэе. Би өгчтэй. Сайн байцгаана уу үзэгчтэй. Сайн байна уу шүүдэрхэн. Би тэгж болохгүй шүү дээ. За та өнөөдөр манай нэвтрүүлэгт ямар хоол хийхээр ирсэн бэ шүүдэрхэн? Би өнөөдөр танай нэвтрүүлэлд оролцохдоо өмнө нь хинээс хийж байгаагүй маш тийм сонирхолтой өөрмөд царин садаа хоол хийх болно. Өмнө хинээч хийж байгаагүй. Өмнө хинээч хийж байгаагүй хоолоо. Тэгэхээр өмнө хийж байгаагүй ноор эсвэл ямар нэгэн махаар хоол хийх гэж байгаа юм уу? Би нэг хоолойгоо материалуудыг бэлтчихсэн байгаа. Тэгээд энэ ширээнээр харж байгаах та манай хоолнд болохоор ямар ч мах орохгүй. Бас ямар ч ногоо орохгүй, будаа орохгүй, гурил орохгүй. Энэ үү? Тийм наад болчих. Хоолны материал ахгүй та. Цаасаар их юм. Цаас яаж идэж болт юм? Ингээд бүгдээрээ өнөөдөр гоё цаасаар гоё амттай хоол яаж хийхийг маа таваа шүүдэрхэн үзүүлнэ. За өнөөдрийн манай таваа цаасан хоолнд маань болохоор хамгийн хэрэгтэй зүйл маань болохоор энэ тагаа байгаа. Ингээд хөтлөгч хаа хажууд ингээд тавааг нь тавьчихъя. Том тагаа газтай. Тийм ээ. За тэгээд энэ тагаа маань болохоор тагаа маань их өрмөц нэртэй. Энэ тагааг зан чанарын тагаа гэж нэрлэдэг. Зан чанарын тоогоо. Зан чанарын тоон дотор яаж цаасаар хоол хийх вэ гэдгийг тоогоо шүүдэрхэн зааж өг болно. Ингээд хүүхдээ та бүхэн анхааралтай хараарай. Тэгээд би болохоор ингээд маш олон зан чанаруудын нэрийг ингээд бичиж ирсэн. Тэгээд бит хоёр одоо энэ зан чанарууд тухайг ярилцаад хоол тогоондоо хийн. Хоол нь тогоондоо хийгээд хоёулаа хоол болж идэнэ. Тэгээд харин ямар зан чанарыг одоо тогоондоо ихээр хийвэл хоол амтай болохоо гэдэг талаараа ярьж. Зан чанар исэн юм уу шүүдэрхэн? Би цаасаар хоол хийж байгаа гэж одоо итгэцэн явж ирсэн. За тэгэхээр тэр юу гэдэг нэртэй зан чанар? Хамгийн ихтэйхэн зан чанар бол баяр хөөртэй. Yes! Тийм ээ. Баяр хөөртэй байна гэдэг бол үргэлж инээж байхыг хэлдэг. үнэхээр баяр хөөртэй байхыг хэлнэ. Яг надтай адилхан. Бас яг надтай адилхан. Баяр үзэгч найз нартай мань адилхан тийм ээ. Баяр хөөртэй зан чанар гэдэг чинь сайн зан чанар өөлөө, муу зан чанар өөлөө? Сайн зан чанар. Тийм ээ. Тэгэхээр хоёулаа баяр хөөртэй зангаа хоолндоо хийх үү яах вэ? Хийл та гоё шүү. Хий тийм ээ. Гоё амтаалах тийм ээ. За тэгвэл баяр хөөртэй зан чанарыгаа махны оронд хийх байлаа. За тэгээ. За ингээд
Маха хийлээ. За. За ингээд одоо хоёроо ямар зан чанар хийх вэ нэстэггүй чи зан чанараас харж агаад хэлдэ. Ямар зан чанар хийх вэ? Чи бодоод энэ дагаа зан чанар. Хичээнгүй зан чанарыг хий. За тэгвэл тэгээ нотаархан хаад байгаас би авчи. За дараагийн зан чанар бол хичээнгүй. Хичээнгүй гэж ямар зан чанарыг хэлэх вэ нэстэггүй? Хичээнгүй гэдэг бол байгаа зүйлээ үргэлж хичээдэг. Альва зүйлийг хийхдээ үргэлж хичээнгүйлэн ханддаг, залхуурдаггүй гэсэн үг. Альва зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ бас маш их хичээнгүйлэн өөртөө байгаа бүх зүйлээрээ хийхийг хэлдэг. За тэгвэл хичээнгүй зан чанараа тоогоороо зан чанарынхаа тоогоороо игээд хоолоо олон амттай болгоё найзуудаа. За тэгээ хийлээ шүү. За. Хоолоо готгоё шүү тийм ээ. Хөтлөгцөн нэг удаа хатах чи. За тэгээрээ. Дараагийн халбгаараа гоё амсч үзнэ. За. Дараагийн хоол гэх юм бол энийг хоёроо хийж үзгөө. Готрангой зан. Готрангой зан гэж ямар зан гэлэх вэ? Готрангой зан гэдэг чинь шүүдрэх юм. Чин муухай штэ. Готрангой зан гэдэг чинь баяр хөөргүй байдаг. Ямар ч гоё юм босон баяр хөөртэй байдгүй гэсэн үг штэ. Харин тийм ийм зан чанарыг готрангой зан гэдэг байхгүй юу? Тийм болохоор хоёлаа хоолндоо энэ зан хийх үү? Байх уу? Хийж яах юм бэ шүүдрэх юм? Хаал нь амтгүй болчих тийм ээ. За тэгвэл энэ зан хийхгүй. За тэгвэл чиний зан санаанд байгаа зан чи ямар зан чанар байна? Би энэ зан гимээр байна. Зүрүүд гинэ. Зүрүүд гэдэг чи ямар зан байдаг гэлээ? Гой. Гой гэж. Биш үү? Зүрүүд биш юм уу? Тий, зүрүүд гэдэг чи нэг өөрийнхөө зүтгэдэг. Тэгээд бусдын үгийг сонсохгүй дандаа үгүй энэ миний хэцүү. Энийг л би хийн. Энийг л авна гэдэг зангийн чинь зүрүүд зан гэдэг байхгүй юу? Бусдын үгийг сонсохгүй гэлж байгаа юм уу? Би тэгж бодсон шүү дээ. Зүрүүд тэгэхээр өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг гэж нэг хүн надад хэлсэн аахгүй юу? Тэгэхээр өөрийнхөө хүссэн зүйлийг хийх гэдэг чинь гоё шүү дээ. Тэгээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийх нь гоё юм чинь гэж одоо би энийг хий гэж бодсон чинь бусдын үгэнд орохгүй бусдаас зөрүүдлэхийг хэлж байгаа юм байна тий. Тэгвэл ийм муухай хийхгүй. За тэгвэл ч тийм ээ хоёул одоо гоё ажилсаг зан хааландаа жидэх. Yes! Хаал маань үнэхээр гоё олондоо. Ажилсаг зан болохоор хүүхдэд бүхэн мэдж байгаа гэж бодож байна. Тийм ажилсаг зан фью шот хийнэ. Таньстайгаа хотхаараа хаалаа хотхаараа. Сая ямар хаалны материал хийсэн бэ хоёулаа шүдрэх юм. Хоёулаа ажилсгийг хийсэн, хичээнгүг хийсэн, тэгээд бас хамгийн ихээ баяр хөөргийг хийсэн штэ. Тэгвэл хичээнгүү, ажилсаг, баяр хөөртэй тийм хоол гарч ирэх нь байж найз нараа. Гоё амтаа хандж байна. Одоо хоёулаа хоолндоо бас энэ зан чанарыг хийчээ. Энэ болохоор дуулууртай зан чанар. Дуулууртай. За, дуулууртай гэж юу лээ шүдрэх? Аав ээж, эмээ өвөө, ах эгч, багш нарын үгэнд бидний өмнөөс хариуцлага хүлээдэг хүмүүсийн үгэнд за ойлголоо гэж ороод дуулууртайгаар хийгэрэй гэсэн зүйлийг хийх. Дуулууртай зан, дуулууртай байдаг гэж нэрлэдэг. Тэгвэл үнэхээр гоё зам байна. Хоолоо гоё ялгаа хоёлаа шүдрэх. За, дуулууртай байдал маань хоолны хамгийн чухал хэсэг болох давс шүү заяа. Шүдрэх. Амсны амсч үзье. Одоо амсч үзье. За, үзэгчтэй одоо бүгдээрээ хоолоо амсч үзье. Та гоё амттай байна. Би үзье. Юу дахиад Хүн нэстэггүй халуун байгаа штий. Чигсэн гоё юм. Хүн нэстэггүй чи юу ойлгосноо? Яагаад өнөөдөр тоогоотой зан чанарын талаар нэвтрүүлэг бэлдэж байгаа вэ гэдгийг шүдрэх. За би нэг юм үзчихөө. За тэг. Хоёлаа. Шүдрэх энийг хийж идэх үү? Залхуу зангуу. Тийм. Дандаа гой зан чанар дээр залхуу занг нэмжлээ яадаг бол. Хүн нэстэггүй. Чи хийчлээ штий. Чи хийлгүүлэхгүй юм шиг харагдаад тахлаар нь хийчлээ. Би хийж үзмээр байна. За тэгж хутадаа тэгээ амтад үзье хоёлаа. Залхуу зан гэдэг чинь ямар зан бэлээ? Гой зан биш үү? Хүүштэй нэстэггүй залхуу зан гэдэг чинь нөгөө нэг
Муу зам байхгүй да. Муу зам. Дандаа ингээд залхуураар суугаад гэдэг хажуудалд нь хийх юм зөндөө байх чи гэрээхээ ажиг хийдгүү, гэрээхээ анхлагыг хийдгүү, гадаагаас тоглохоосоо ч хүртэл залхуурдаг, хоол идэхээс ч хүртэл залхуурдаг. Тийм зан гэж залхуу зан гэж байгаа шүү дээ. Тийш дээ нэрээ. Хойлоо гоё хамтаа хоол Шүдэрхээ зүгээр сая харин гоё харагдаад ирсэн юм аа. Амсч үзье хоёлаа. За тий чи хамсаад үзтээ би амсахгүй. Ямар вэ? Мохан талцсан уу? Гоё. Түүжихээс зөндөө муухан амттай болсон мэн. Харин тийм. Бабаа. Би яг идээд байсан юм аа. Мохан амтаа газтээ. Оо яах гэж юу? Буцаад авчихгүй. Тэгээ. За тэгээ буцаад ялгаад авчий гэж. Хирээсэлтнэ. Аа. За гаргаад ирсэн. Тэгэхээр нэстэггүй. Чи ойлгож байна уу? Энэ тагоо гэдэг бол бидний зүрх сэтгэл ахгүй юу? Зан чанарын тоогоо. Тийм, зан чанарын тагоо бол бидний зан чанар гэсэн үг. Тэгэхээр бид нэр хүүхдэд бид нэр өөрсдийнхөө тоогоонд ямар зан чанарыг хийн тэр чигээр хүүхдэд бидний зан арын шин тодорхойлогдно гэсэн үг байхгүй юу? Гэхдээ нэстэггүй нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Муу зан чанар, сайн зан чанар хоёр хамт байж тийм болохоор дандаа гой сайн зан чанартай байх хэрэгтэй. Тийм ээ тий шүдэрхийн яг энэ хоолтой адилхан. Хэрвээ бид нэр гоё зан чанартай, гоё сайхан хүүхэд байж яснаа гин юм онцгой зан чанар хийчих юм бол гоё хамттай байсан хоол муухай хамттай болж байна. Тэгэхээр найз нараа зан чанарынхаа тоогоонд муухай зан чанар битгий хийгээрэй. Яг зөв. Бид нэр хоолндоо өвөөс чулуу, шороо, наавч зэргийг хийдэггүй шүү дээ. Харин ч хоол амтаа олохын тулд аль болох амтаа шимтэй зүйлсийг бид нэр хоолндоо хийдэг. Тийм ч учраас найзаадаа өнөөдөр бид нэр зан чанарын хоол хийсэн. Тийм болохоор та нар яг үүнтэй адилхан өөртөө маш олон сайн зан чанаруудыг дүүрэн болгож өөрийнхөө тоогоо гой зан чанараар дүүргээрэй гэж мөнхийн хатганыхаа уриалж байна. Найзуудаа бас муудсан ногоо, муудсан ямар нэгэн хоолны материалтай адилхан тийм зан чанар хийж болохгүй шүү. Тэгээд гоё дандаа гоё зан чанартай тоогоотой тэгээд зөндөө том тоогоотой болоорой. Тэгээд үзэж хүсэж бид нэр олон сайхан зан чанараар бусдаа үлгэрүүлвэл мундаг сайн байлдан дагуулагч мандаалагч болж чадна. Тэгэхээр шүдэрхийн. Нэг хэцэн дотор ийм тоогоо байгаа юм уу? Би нэстэггүй. Чи өөрөө тоогоо гэсэн үг байхгүй да. Би өөрөө юу? Тий. Над руу ногоо игээд тоол хийж юм уу? Үгүй дээ нэстэггүй. Чи юус ойлгоогүй юм уу? Аа зөөрлж хэлсэн юм уу? Зөөрлж байхгүй юу? Тэгвэл би өстө зөндөө гой тоогоотой олмоор байна. Шүдэрхийн. Яасан? Би эдрийг бүгдийг нийтлээ. Тэгээ хойлоо Шүдэрхийн чинь жижигнэр нь би энэ томоор нийтлээ. Оо тэгэхээр чи би жаагаа хаад идэх юм шүү дээ. Аль би жаагаа утгаад өгье. За. Тэгэд Шүдэрхийн. гай нартай шүү. Хоёулынх нь нэвтрүүлгийн цаг дуусч ийн бас мөнхийн хотхны цаг дуусч ийн штэ. Тийм үү? Өө за. Тэгвэл хойлоо өнөөдрийнхаа нэвтрүүлгийг дуусгахгүй. Нэстэггүйгээ хоол нэвтрүүлгээж гисэн. Тэгээ. За би эхлээд дуусгая. За тэг. За өнөөдөр манай нэвтрүүлэг төрж ирж хоол хийхээр ирсэн шүүдэрхэн таваачтай баярлаа. Миний хийж өгсөн хоол хүүхдүүдийн сэтгэлд хүрээд олон зүйлийг ойлгуулсан бат би маш их баяртай байна. Ингээд Нэстэгхүүгийн хоол гэдэг нэртэй нэвтрүүлэг маань өндөрлж байна. Одоо нэр Хятад нэвтрүүлгээ даасгаад нэстэг. Найзадаа өнөөдрийн мөнхийн хятад нэвтрүүлэг маань энэ төрөнд өндөрлөж байна. Найзаа та нар зан чанарынхаа тоогоонд сайн зан чанарыг дөрөв хийгээрэй. Найз нараа зан чанарынхаа тоогоонд үргэлж зөв сайхан зүйлсийг хийж мөрөөдлөө нисгэе. Найзадаа харанхуйч гэрэл дээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай. Баяртай. Я хаалт махсан шүү дээ. Манай нэстэггүй
хоолнд дортой шүү. Тэглгүй үүдийн дуулууртай, хичээнгүй, баяр хөөртэй ийм олон гоё хоолны ногоо хийсэн чинь гоё амттай болгүй яах юм. Шүтрхээ энэ муухайнуудыг хайчих. Хэр гайвтай хаалсан байх шүү. Тэгээ хоёроо энэ муухай зангууд